Сайн байцгаана уу үзэгчдээ. Алтан аргамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа бид Монгол улсын олон талт хамтын ажиллагаа гэсэн сэдвээр та бүхэнд хүргэж байна. За энэ сэдвээр ярилцахаар бид Хүмүүлгийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн багш, шинжлэх ухааны доктор профессор Улан Баярыг ураад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Олон талт хамтын ажиллагаа гэдэг бол Монгол улсын гадаад бодлогын маш чухал талбар. Монгол улсын аюулгүй байдал үндэсний язгуур ашиг сонирхлыг тийм ээ олон улсын эрх зүйн хүрээнд улс төр дипломатын аргаар хангах. За цаашаа дэлхийн нийтийн тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол улсын хувь нэмрийг оруулах дуу хоолойгоо хүргэхэд олон талт хамтын ажиллагаа бол маш чухал үүрэгтэй. За энэ үүднээс Монгол улс бол жил бүр нэгдсэн үндэсний байгууллагын чуулганд төрийн тэргүүний түвшинд сүүлийн жилүүдэд бол тасралтгүй оролцож ирлээ. Сүүлийн жилүүдэд олон улсын байдал, дэлхийн байгаль цагуур, техник технологийн хөгжлөд байгаад бас олон талт хамтын ажиллагааны талбарын ач холбогдол бол улам өргөжин тэлж байна тий. За та сая нэгдсэн үндэсний байгууллагад оролцсон Монгол улсын ерөнхийлөгчийн төлөөлөгчдийн ажлын хэсэгт багтаад за энэ чуулганыг яг өөрөө оролцоод олон улсын дуу хоолойг дэрэгдээс нь сонсоод ирлээ. Уур амьсгалыг мэдрээд ирлээ. За нүүбийн чуулганы хүрээнд бол дэлхийн ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт болсон тийм ээ. Энэ уулзалтанд Монгол улсын ерөнхийлөгч оролцлоо. За 79 дугаар чуулганд бас оролцлоо. Тэгэхээр эхлээд Монгол улсын ерөнхийлөгчийн энэ дэлхийн ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтанд илэрхийлсэн Монгол улсын гадаад бодлогын зорилгыг ямар байдлаар илэрхийлвэ? Энэ талаас яриагаа эхлэе. Монгол улсын гадаад бодлогын хоёр том чиглэл байдаг. За энэ бол хоёр талт хамтын ажиллагаа, олон талт хамтын ажиллагаа. За олон талт хамтын ажиллагаа гэдэг нь бол ерөнхийдөө дэлхийн дахныг хамарсан улс орнуудын аюулгүй байдлын асуудал, хөгжил цэцгэлийн асуудал, дэлхийн нийт хүн төрөлхтөнд нүүрлж байгаа нийтлэг сорилтууд гэдэг. Энэ асуудлыг өнөөдөр бол дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамт улс оронд хамтын хүчээр шийдвэрлэхээс өөр замгүй болсон гэдэг нь бол маш тодорхой байна. Тэгэхээр энэ хүрээнд бол өөрөөр хэлбэл нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн дээд түвшний уулзалт бол энэ дээр бол жил болгон анхаарлаа хандуулсаар ирсэн. Тэгэхээр энэ удаагийн дээд түвшний уулзалт бол онцлогтой. Тэгэхээр өнгөрсөн оны ерөнхий ассамблеийн 78 дугаар чуулга уулзалтаар мянганы хөгжлийн зорилтын дээд түвшний бас уулзалт болсон. Тэгээ энэ уулзалтаар бол өнөөдөр бол бид энэ ирэх жилүүдэд ирээдүйн хувь заяаг хөндөж байгаа энэ асуудлыг дээд түвшний хэмжээнд авч үзэх шаардлагатай байна гэсэн нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерришийн саналыг бол үндсэндээ энэ жил бол бодит ажил хэрэг болгож байна гэж ингэж хэлж байна. Тэгээ энэ үднээсээ бол үндсэндээ бол мянганы энэ зорилтуудтай холбоотой энэ гол асуудлыг цогцоор авч үзэхийн тулд бол ирээдүйн төлөөх дээд түвшний уулзалтыг бол энэ жил бол нүүбийн түвшинд анх удаа гэж ингэж үзэж байна. Анх удаа зохион байгуулсан. За энэ уулзалтанд бол дэлхийн 80 гаруй орны төрийн тэргүүнүүд, за 50 гаруй орны засгийн газрын тэргүүнүүд ингээд оролцсон маш өндөр хэмжээний юм уулзалт боллоо. Тэгээ энэ уулзалтанд бол Монгол улсын ерөнхийлөгч бол оролцож үг хэлсэн. Дэлхийн хүн төрөлхтөн ирээдүйн хойч үеийн асуудлууд өнөөдөр шийдвэрлэхгүй бол өнөөдөр бид нар бол маш том алдагт хүлэх магадaltaй болж байна гэж. Тийм учраас энэ дээр бол улс орнууд анхаарлаа хандуулах бол зайлшгүй чухал боллоо гэж. Тэгээ энэнтэй холбоотойгоор бол ирээдүйн төлөө гэрээ гэж өөрөөр хэлбэл энэ пакт гэж байгаа юм л да. Энэ бол үндсэндээ нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн хэмжээнд ийм баримтч хийж байгаа. Тэгээ энэ баримтчгийг бол үндсэндээ энэ 24 оны 1 сараас эхлээд энэ төслийн бол хилцэж эхэлсэн. Тэгээ энэ дээр бол Монгол улс бол өөрөө ажлын хэсэг бол маш их идэвхтэй ажилласан. Тэгээ энэ баримтчгийг бол өөрөөр хэлбэл баталсан. За энэ дээр бол бас улс орнууд бол эсрэг байр суурьтай улс орнууд байсан 5-6 улс орнууд. Тэгэхээр энэ баримтчгийг баталсан явдал бол бидний хувьд бол их чухал ач холбогдолтой гэдэг бол Монгол улсын төрийн тэргүүн бол онцлон тэмдэглэлээ. За энэ дээр хамгийн гол чухал зүйл бол юу хөндөж ийн вөхлөөр ер нь бол нэгдсэн үндэсний байгууллагын өөрийнх нь яг энэ дээд ирээдүйн төлөөх дээд түвшний энэ уулзалтын дээр хэлсэн төрийн тэргүүнэрийн хэлсэн үгийн товчлолоос онцлог нь бол их чухал ингээд базаад гаргацсан байлээ л дээ. 18 дахь
нь бол Монгол улсын ерөнхийлөгч үг хэлсэн. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгчийн үг хэлсэн нэг онцлог зүйлийг бол нэгдсэн үндэсний байгууллагын нарийн бичгийн дарганы газар онцлсон нь бол юу байсан гэхээр Монгол улс бол энэ өнгөрсөн 8 сард бол дэлхийн эмэгтэйчүүдийн баг хурлыг форумыг бол амжилттай зохион байгуулсан. За энэ бол ногоон хүчлийн төлөөх одоо томоохон хурал болсон. За эндээс бол Улаанбаатарын тунхаглал гарсан. За энэ дэлхийн эмэгтэйчүүдийн энэ хурал бол ийм гол үзэл санаа бол өөрөөр хэлбэл ирээдүйн төлөөх бол энэ дээд түвшний одоо энэ гэрээнд дэлхийн хамтран энэ гэрээнд бол гол зүйлүүд бол тусгагдсан. За энэ дээр бол энэ Монгол улсын энэ өнгөрсөн 8 сард одоо болсон дэлхийн олон улсын одоо эмэгтэйчүүдийн баг хурал бол чухал ач холбогдолтой байсан гэдгийг ингэж онцлог тэмдэглэсэн байна. Тэгэхээр яг энийгээ бол бас Монгол улсын ерөнхийлөгч өөрийнхөө одоо хэлсэн үгэнд бол онцлог тавьсан. За нөгөө нэг зүйл бол ерөөсөө энэ нийт хүн төрөлхтний нийтлэг нүүрлэж байгаа энэ дэлхийн цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаалалтай холбоотой асуудал байж байгаа. За энэ бол өнөөдөр бол үнэхээр дэлхийн нийтийг бол орших, эс оршихтой холбогдож байна л да. Тэгэхээр энэний хүрээнд бол Монгол улс бол одоо ихээхэн хүчин чармал тавьж байна. Ялангуяа монголчууд бол энэ нүүдлийн соёл иргэншил, Монголын нүүдлийн ахуй гэдэг бол олон одоо 100 жилээр бид нар бол энэ ногоон хөгжлөгийг бол одоо дэмжин тэтгэж ирж ирсэн юм аа гэж. Тэгээ энийг бол одоо ихээхэн онцолж тэмдэглээд ингээд одоо Монгол улс бол ялангуяа энэ 2026 онд бол нэгдсэн үндэсний байгууллагын цөлжтэй тэмцэх нүүбийн суурь конвенц хийж байгаа. Энэ суурь конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг бол 26 онд бол Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэлд бол одоо зохион байгуулах энэ үйл ажиллагаа бол эрчимтэй явж байгааг бол бид нар ихээхэн онцлолоо. За тэгээд энэ уулзалтын өрөөнд бол ер нь энэ ирээдүйн инг тайван аюулгүй байдлыг сахин хангах үйлсэд Монгол улс ялангуяа одоо бидний энэ сүүлийн 20 жилд бол энэ инхийг сахиулах үйл ажиллагаанд бол Монгол улс идэвхтэй оролцож байна. За тэгээд дээр нь бол үндсэндээ Монгол улс бол энэ 20 жилийн хугацаанд 20 мянга гаруй зэрэг бол оролцсон байна. За эндээсээ бол одоо Монгол инхийг сахиулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүд бол одоо оролцож эхэлсэн. За энэ бол бид нар бол нийт хүн төрөлхтний тулд оруулж байгаа томоохон одоо хувь нэмэр юм а гэдэг бол Монгол улсын ерөнхийлөгч бол ихээхэн онцлол л доо. Энэ бол далаад гарцгүй орнуудын хөгжлийн асуудлуудыг бол Монгол улсын ерөнхийлөгч бас хүндэт тавьсан. Ингээд өөрөөр хэлбэл энэ гол хүрээнд бол хэд хэдэн гол баримтчууд батлагдсан. За нэгдүгээр нь тэр үндсэн ирээдүйн төлөөх бол конвенц байж байгаа гэрээ. За энийг бол Монгол улс баталсан. За энүүнтэй дагаадсан хоёр хавсралт байж байгаа. За энэ бол дэлхийн нийтийн дижитал технологийн мөн компакт гэрээ. За нөгөөх нь бол ирээд хойч үеийн одоо асуудлаарх тунхаглал гэсэн ийм одоо цогц хоёр хавсралтныг үндсэн гэрээг бол Монгол улс бол бүрэн дэмжиж бол одоо энд бол нэгдэн орж байна гэж. Тэгэхээр одоо бол нийт хүн төрөлхтний өмнө бол ирээдүйд гол тулгарч байгаа сорилтууд бол дайн инхийн асуудал байна. За энийг бол яриа хэлцээний замаар шийдвэрлэх шаардлагатай. Ийм бол Монгол улс бол ерөөсөн ийм одоо баялаг уламжлалтай гэдэг бол тэмдэглэсэн. Тийм учраас бол энэ олон тал тамтын ажиллагаа дайнгийн асуудлыг яриа хэлцээний замаар хамгийн гол нь олон улсын эрх зүйн нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийн хүрээнд тэгээд одоо энэ эдийн засгийн тэгш бус байдал за тэгээд цөмийн зэвсгийн энэ аюул занал энэ бүх зүйлүүдийг бол яриа хэлцээний замаар шийдвэрлэх үндсэн дээр өнөөдөр дэлхийд дахинд бол олон төлөлт одоо энэ ертөнцийг цогцлох шаардлагатай байна. Энэ дээр бол бүх улс орон адил тэгш оролцоно гэсэн гол одоо философи нь явж байгаа юм л да. Тэгээ энийг бол тэмдэглэсэн. За нөгөө нэг зүйл бол тэр одоо дижитал технологи. За өнөөдөр бол дижитал технологи бол өнөөдөр нийт хүн төрөлхтний хувь заяаг бол үндсэнд оронгоор нь өөрчилж байна. Түүгээрч бол баран бол соёл иргэншлийн суурь өөрчлөлт оруулахар байна гэж мэдээлсэн. За энэтэй холбоотойгоор бол хамгийн гол асуудал бол энэ хиймэл оюун ухаан гэж ярьж байгаа юм л да. Хиймэл оюун ухаан бол томоохон дэвшлиг авчлагаас гадна томоохон сорилтуудыг авчрах магадaltaй. Тэгэхээр энэний хүрээнд бол бас энэ өнгөрсөн 3 сард нэгдсэн үндэсний байгууллага бол энэ кибер аюулгүй байдлын асуудлаар бол маш чухал тогтоол баталж энийг улс орнуудад дэмжих уриалсан. Энийг бол Монгол улс бол бүрэн дэмжиж гэнэ гэдэг тэмдэглэсэн. Дижитал технологийн хүртээмжтэй байдлыг бол өнөөдөр хамгийн чухал болж байна. Нөгөө нэг зүйл нь бол юу вэ гэхээр энэ
дижитал технологийн хөгжилтэй холбоотойгоор хүчээр хийлэл энэ бол одоо маш их хүчтэй хөгжил. Тэгэхээр хамгийн гол асуудал бол энэ дэлхийд дахины энэ дижитал хөгжлийн компакт энэ гэрээний хавсралт бол хамгийн гол нь энэ хөгжлийг өнөөдөр улс орнууд зөв заалж жолоодохгүй бол энэ бол хяналтаас гарах магадaltaй болж байна гэж. Тэгэхээр энийг бол одоо бас хамтарч ажиллахад бол маш чухал байна гэж. Тэгэхээр одоогийн бидний бүх хүчин чармаалт бол юу вэ гэхээр хойч үеийн өнөө болон ирээдүйнийхнийхээ төлөө өөр хариуцлага үлдэж байгаа юм аа гэдгийг л одоо чухалчлан тэмдэглэлээ л дээ. Чуулганы ерөнхий одоо санал шүүмжлэлд ерөнхийлөгчийн хэлсэн үгээс бас нэлээд анхаарал татсан одоо гол поинтууд байсан тийм ээ. Тухайлх юм бол нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг дээдлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь бол өнөөгийн олон улсын их тайван аюулгүй байдлыг одоо хангахад бол маш чухлаа гэдэг нэг юм том одоо зүйлийг ярьсан байлээ. Дээрээс нь харилцан ойлголцол, харилцан итгэдэг ийм байдал бол дэлхийн доктортой байдлын их тайвныг хангахад бас их чухал үүрэгтэй. Энэ дээр бол улс орнууд одоо хамтарч ажиллая гэдэг юм уриалгыг ерөнхийлөгч дэвшүүлсэн. Олон улсын хувьд ер нь одоо ерөнхийлөгчийн одоо илэрхийлсэн Монгол улсын энэ байр суурийг ер нь ямар хөө байдлаар хүлээн авч байна? Монгол улс бол ер нь манай одоогийн ерөнхийлөгч бол 21 оноос хойш энэ нүүбийн ерөнхий асамблеийн одоо чуулга уулзалтанд бол одоо тогтмол орсоор ирсэн. Энэ уулзалт болгон дээр хэлсэн үгнүүд бол өөр өөрийн онцлогтой. Тэгэхээр энэ жилийн одоо ирээдүйн төлөөх дээд түвшний уулзалтан дээр ч ерөнхий санал шүүмжлэлтээс ч гэсэн нийтлэг хоёр зүйл хэлсэн. Энийг бол сая өөрөө хэлж байна. Энэ бол өөрөөр хэлбэл одоо олон улсын эрх зүй нүүбийн дүрмийн хүрээнд улс орнуудын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэт хүндсэн дээр улс орнууд альва маргаантай зөрчилтэй асуудлыг харилцан ярилцаж, зөвшөлдсөж, харилцан ойлголцож ингээ хамтын хүчээр шийдвэрлэхээс өөр гарц байхгүй магадгүй. Энэ санааг бол мянганы дээд түвшний ирээдүйн төлөөх дээд түвшний уулзалтанд ч үндсэндээ бол ерөнхий ассамблеийн ерөнхий санал шүүмжлэлээр хэлсэн үгэндээ бол аль алинээр нь хэлсэн. Тэгээ энэ хамтын ажиллагаа дэлхийн харилцан ойлголцол ив нэгдэл өнөөдөр хизээ чухал байна. Өнөөдөр бол олон улсын харилцаа асар хүчтэй туушрал явагдаж байна. Дээр нь дэлхий бол үндсэндээ хуваагдмал байдалд орж байна. Тийм учраас бол одоо энийг бол хамгийн гол одоо гарц бол харилцан ойлголцол. Ийм одоо бодлогыг бол монголчууд бол олон зуун жилийн ийм одоо уламжлалтай байна гэдэг ийм гол үндслийг бол Монголын одоо тэр түүхийн одоо өөрөөр хэлбэл одоо алтан эргээг энэнтэй холбож одоо өөрөөр хэлбэл энийг одоо бас хүнд тавьсан байж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл маш их чухал. Тэгэхээр улс орнууд бол ялангуяа ерөнхий санал шүүмжлэл бол бүх улс орнууд бол өөрийнхөө байр суурийг илэрхийлэх хамгийн ийм одоо таатаалтан боломж нь бол энэ мэт. Монгол улсын ерөнхийлөгч бол юу вэ гэхээр дэлхийн нийтийн энэ одоо ирээдүйн гол асуудлыг хөндөж байгаа энэ гол уур амьсгалын өөрчлөлт, инх тайван аюулгүй байдлыг сахих асуудал. Тэгээд дэлхийг бол энэ харилцан ойлголцлын үндсэн дээр олон тулгуурт, олон төрөлтэй ийм одоо ертөнд байгуулахыг бол Монгол улс бол бүрэн дэмждэг юм аа гэж. Тэгэхээр энэ олон тулгуурт гэдэг маань юу вэ гэхээр энэ гол философи бол юу вэ гэхээр олон улсын харилцааг бол өрөндийн их гүрэмдж бүгд шийддэг юм аа. Олон төрөлт гэдэг маань бол зөвхөн бас хятад Орос хоёр бол энэ асуудлыг бас шийдээд байдаг юм аа. Монгол улсын ерөнхийлөгч юу гэж хэлсэн бэ гэхээр Монгол улс бол нүүбийн гишүүн бүх улс оронтой дипломат харилцаатай гэж. Тэгэхээр сая одоо ингээд 2023 оны 12 сард Монгол улс хамгийн ганцхан нүүбийн гишүүн байсан Ботсвантай дипломат харилцаа тогтоосноор Монгол улс бол нүүбийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож байгаа. Ингээ өөрөө ороод 193 орн болж байгаа. Тэгэхээр нүүбийн ажиглагч хоёр гишүүн байдаг. 193 онд ордог. Энэ нь бол гэгэн ширээд улс Палестин хоёр байж байгаа. Тэгээ Европын холбоо. Тэгэхээр эднэртэй ч бас Монгол улс. Ингээ үндсэндээ бол Монгол улс бол 92 дээр бол Палестин гэгэн ширээд улс хоёр нэмэгдээд Европын холбоо нэмэгдэхлээр Монгол улс бол 195 улстай холбоотой дипломат харилцаатай. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл Монгол улс бол энийг үндэслэж Монгол улс бол юу гэж хэлсэн бэ гэхээр Монгол улс бол инхийг эрхэмлсэн нээлттэй олон тулгуур бие даасан гадаад бодлого явуулж байна гэж.
Энэ бол одоо ийм гадаад бодлого явуулахдаа бид нар бол улс орнуудын соёл эрхийн шил, олон ургалж үзэл, олон янз байдал, тэгээд олон янз үндэсний биш эрх ашигуд байж байна. Тэгэхээр энийг бол бид нар харилцан хүндэтгэх, харилцан ойлголцох, харилцан зөвшөлдөх үндсэн дээр энэ дэлхийн ертөнцийг бол одоо өөрчлөн байгуулах нь бол цорын ганц. Тэгэхээр энийг бол яриа хэлцээнээс өөр одоо арга зам байхгүй, хүчирхийлээс татгалзах гэсэн энэ санаа бол үндсэндээ бид нар одоогийн Украины дайн тулааны асуудлууд, энэ ойрхон дорнодын одоо зэвсэгт мөргөлдөөний асуудлыг ч бол цаад утгаар нь бол манай Монгол улсын төрийн төргөн бол одоо хангалттай төвшөнд бол илэрхийлж байна гэж ингэж одоо хэлж болж байгаа. Тэгэхээр ер нь бол олон талт хамтын ажиллагааны чинь хамгийн гол үйл явц бол нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн түүний ерөнхий санал шуумжил байж байгаа. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал дээр бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр байж байгаа. Монгол улс үндэсний аюулгүй байдлаа улс төр дипломатын аргаар олон улсын эрх зүй, нэгдсэн үндэсний байгууллагын дүрм, тэгээд өөрөөр хэлбэл яриа хэлцээний замаар асуудлыг шийднэ гэж. Тэгэхээр Монгол улсын гадаад бодлогын чиглэл бол өөрөө 5 чиглэл байдаг. За энэ 5 чиглэлийн өөрөөр хэлбэл үндсэндээ одоо нэгдүгээр чиглэл нь бол хоёр хөршдөгөө тэнцвэртэй ажиллагаад бол манай гадаад бодлогын дэрвэлэг чиглэл. За хоёрдугаарт нь бол гурав дахь шин бодлого. За гуравдугаарт нь бол Аз нутгийн орнуудад төлөв харилцаг. Дөрөвдүгээрт нь бол нэгдсэн үндэсний байгууллага түүний системийн болон төрөлцсөн байгууллагатай хамт ажиллах хөгжүүлэг. Тавдугаарт нь бол бид хөгжиж байгаа орнууд нүү 76-гийн бүлгийн гишүүн орнуудтай хамт ажиллах хөгжүүлэг. Сая бол ингээд бас яг энэ нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 79 дугаар чуулганы үеэр бол хөгжиж байгаа 77-гийн бүлгийн гадаад хэргийн сайдын уулзалт болсон. Манай гадаад хэргийн сайд Батцэцэг бол энэ уулзалтанд оролцсон. Энэ жил бол 77-гийн бүлгийн 60 жилийн болж байгаа. Тэгээ хамтарсан тунхаглал бас баталж гаргасан. Тэгээ энэ дээр бол Монгол улс бас нэгдсэн. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл юу болж ирж байгаа вэ гэхээр өнөөгийн тулгамж байгаа асуудал Монгол улс бол ямар инхийг хэрхэмсэн байр суурьтай байна вэ гэдгийг бол дэлхийн улс орнд тарж байгаа. Тэгэхээр Монгол улс бол инхийг хэрхэмсэн улс байна. Монгол улстай бол хоёр олон талд хамт ажиллах хөгжүүлэх хамгийн одоо боломжтой ийм улс юм аа гэж. Тэгэхээр бидний гадаад бодлогын чинь хамгийн гол зорилго бол олон улсад Монгол улсын нэр хүнд байр суурийг бэхжүүлэх юм. Тэгэхээр эндээс бол нэг онцлог зүйл хандчихсан нь бол Монгол улсын олон улсын байр суурь их нэр хүндтэй байна. Энэ бол нөгөө яг ерөнхий уур амьсгалын үеэр албан бус уулзалтууд маш тодорхой харагдсан. Ерөнхийлөгчнөр ерөнхий сайдны өөрсдөө хүрчиж одоо үйлчлэгээ хүргэж байгаа жишээтэй. Тэгэхээр ийм одоо олон улсын харилцаа дэлхий дахин ийм хуваагдмал байдал, олон улсын харилцаа энэ их туйлширж байгаа ийм үед бол өөрөөр хэлбэл хамгийн гол асуудал бол бид нар яриа хэлэлцээ энэ бол зайлшгүй маа гэдэг л одоо Монгол улсын ерөнхийлөгч хэлсүүгийн гол одоо философи нь бол оршиж байгаа. За ерөнхий санал шүүмжлэлээр бол Монгол улсын ерөнхийлөгч бас нэг чухал зүйл хэлсэн. Өнөөдөр бол цөмийн зэвсгийн энэ аюул занал бол ер нь бол бодиттой болж байна. Тийм учраас бол Монгол улс бол сая ерөнхийлөгч бол шин санал дэвшүүлсэн л дээ. Энэ бол юу вэ гэхээр нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд энэ цөмийн асуудлаар тусгай чуулган уулзалт хийхийг бол Монгол улс бол санаачлаг дэвшилж байна гэж. Тэгэхээр энэ бол маш их чухал. Монгол улс бол өөрөө бол одоо 1992 онд нутгийн дэвсгэрийн цөмийн дэвсгэр бас бол зарласан. Тэгэхээр энэ өнөөдөр бол цөмийн энэ аюул гэдэг бол одоо хамгийн гол зүйл бол юу вэ гэхээр цөмийн дайнд бол ялагч байхгүй. Тийм учраас манай Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс бол нэг чухал зүйл тэмдэглэсэн бас ерөнхий санал зүйл. Өнөөдөр бол энэ уламжлалт бус аюул. Уламжлалт бус аюул гэдэг маань энэ одоо энэ цар тахал, олон улсын терроризм, кибер аюулгүй байдал, олон улсын одоо энэ дөрвөслийн давлгаа гэдэг энэ асуудлууд бол үндсэндээ уламжлалт бус аюул гэж байна. Гэтэл өнөөдөр уламжлалт аюул дахиад шинээр сэргээд ирлээ гэж Монгол улсын ерөнхийлөгч бол тэмдэглэсэн. Энэ уламжлалт болоод уламжлалт бус аюул хоёулаа нийлээд ирэхлээрээ энийг бол бид нар хайбрид аюул гэж байгаа юм л да. Дэлхийн нийтийн хэмжээнд бол асар том асуудал үүсгэж байна. Тийм учраас бол бид нар бол энийг одоо яриа хэлцээний ийм замаар одоо шийдвэрлэх бол зайлшгүй шаардлагатай юм а гэж. За далаад гарцгүй орнуудын хөгжлийн асуудлаар
ялангуяа одоо манай энэ далаад гарц хуурнуудын олон улсын судалгааны төв гэдэг асар том think tank байгууллага нүүбийн статуст одоо Монголд цорын ганц байгууллага. Тэгээ энэний үйл ажиллагааг бол одоо дэмжихийг бол бас уриалсан байж байгаа. Тэгээд энэ эх 12 сард бол Ботсванд болох одоо далаад гарцгүй хөгжиж байгаа орнуудын эх 10 жилийн хөтөлбөр батлагдах юм байна. Тэгээ энэ бол одоо маш их чухал юм аа. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар бол их идэвхтэй оролцож байна гэдэг. Ер нь бол далаад гарцгүй орнуудыг бол бас Монгол улс бол үнэхээр манлайлж байгаа. Нэгдүгээрт бол манад энэ олон улсын судалгааны think tank төв нь ажиллаж байна. За хоёрдугаарт бол энэ далаад гарцгүй 44 орн байдаг. Тэгээ энэс бол яг хөгжиж байгаа нь 32 орн гэж байгаа. Тэгээ энэ 32 орныхоо дунд бол Монгол улс бол асар том хөгжлийг бол манлайлж байгаа байхгүй юу. Бид нар чинь далаад гарцгүй боловч бол хоёр том нүүбийн аюулгын зөвлөлийн байнгын гишүүн цөмөн зэвсэгтэй хамгийн том нутаг дэвсгэртэй хамгийн том хүн амтай энэ хоёр улсыг болоод бид нар Европ зүүн Аз хоёрыг хооронд нь бол холболтын байршилтай болсон. Энэ бол одоо бид нар энийгээ бол юу гэж хэлж байна вэ гэхээр транзит Монгол газрын гүр болно гэж энэ хөгжлийнхаа одоо концепц гаргаж ирж байгаа юм л да. Тэгэхээр бид нар бол энэ далаад гарцгүй орнуудад энэ орн дотор бол Монгол улс бол үнэхээр бол манлайллыг үзүүлж байгаа гэдгийг бол одоо энд бол хэлэх хэрэгтэй. Сүүлийн 4 жил бол Монгол улсын ерөнхийлөгч бол шинэ 21 оны дээд ерөнхий сан шүмжлэр Монгол улсын ерөнхийлөгч гол санаа нь бол тэр бомбууд хөдөлгөөр 22 онд бол яг одоо Украинидаа эхэлсэн байсан энэ үед бол Монгол улсын ерөнхийлөгч бол Монголын их амар амгалангийн үзэл санаа гаргадаг байсан. Энэ их амар амгалан бол маш чухал юм аа. Энэ бол яриа хэлэлцээний замаар дэлхийн инх тайвныг тогтоожсэн монголчуудын туршлага. Энийг одоо бид нар анхаарах хэрэгтэй байна. Тэгээ энэ дээр бол яг энэ нүүбийн Монгол улсын инхийг сахиулах ажиллагаанд оролцсон 20 жилийн болсон нүүбийн ерөнхий нарийн бичгийн дараа Антони Гутерриш Монголд айлчилсан. Яг энэ өөрийнх нь үгийг бол иш татсан байдаг. Монгол улс бол геополитик олон улсын харилцааны энэ нарийн төвөгтэй үнд үед Монгол улс бол инх тайвны бэлэг тэмдэг болж байна гэж. Тэгээ энийг бол ишлээд дээр нь бол Антони Гутерришийн хэлс үг гэж байгаа л да. Хүн төрлөختөнд цөмийн дайны аюулаас нэг алхмын зайдал биш үү гэдэг. Энийг бол Монгол улсын ерөнхийлөгч бас ишлэл тавтай байсан. За дараагийнх нь бол өөрөөр хэлбэл юу вэ гэхээр 23 онд бол Монгол улс бол ерөнхийлөгчийн хэлс үгэнд бас нэг онцлог зүйл бол Стокгольмын одоо судалгааны иш татсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр зэвсгэлэлт бол 2.2 их 80 доллар зарцуулж байна. Энэ их мөнгийг бол хөгжлийн төлөө зарцуулах зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхээр энэ ингээд өөрөөр хэлбэл юу болж ирж байгаа вэ гэхээр бид нар бол энэ нэгдсэн үндэсний байгууллагыг бол хүн төрөлхтний хамгийн гол хамтын хүчин чармаалтаар бид энэ улс орны дэлхийн нийтийнхээ хүн төрөлхтний аюулгүй байдлыг хангах. Энэ дээр нэгдэх ёстой. Тийм ч учраас нэгдсэн үндэсний байгууллагыг бол дэлхийн хамтын нийгэмлэг гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн засгийн газар гэж. Тэгэхээр энэ дээр бол улс орнууд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх дэлхийн улс орнуудаас дэмжлэг авах бол хамгийн чухал. Энэ бол Монгол улсын олон улсын байр суурь нэр хүндийг нэмэгдүүлнэ. Цаашлаад хоёр талд худалдаа хөрөнгө оруулалтыг өргөжүүлнэ. Энэ хэмжээрээ бид нар өргөн утгаар нь авч үзвэл. Тэгэхээр энэ удаагийн одоо уулзалт бол ойрын ирээдүйн хүн төрөлхтний тулгарч байгаа зорилтод дэлхийн нийт хамтын хүчин чармайлтаа тавихгүй бол ирээдүй бол өнөөдрөөс эхэлдэг юм а гэдэг энэ гол философиг бол хэлж байгаа юм л да. Тэгэхээр Монгол улс бол ерөөсөө нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр хэлсээд өнөөдөр бол ингээд 63 жил болж байна. Энэ 10 сар гэдэг бол одоо Монгол улсын хувьд бол нүүбэд хэлсэн одоо энэ нүүбийн одоо 7 хоног гэдэг шиг ийм л сар л да. Тэгэхээр бид нар бол нэгдсэн үндэсний байгууллага дээр бол 1978 онд бол зэвсэг хураах 7 хоног энэ санаачлагыг гаргаж батлуулаад хэрэгжүүлжсэн. 1984 онд улс түмэн инх тайван орших эрхийн тухай тунгалаг гэдэг маш чухал санаачлал гаргаж ирсэн. За ингээд одоо бид нар бол энэс хойш бол 1992 онд Монгол улс цөмийн зэвсэг гүрсийн статусаа тунгалаад 98 онд нүүбийн ерөнхий ассамблей Монголын энэ одоо санаачлагыг бол 2 жил тутамд мониторинг хийгээд тогтоолын төсөл баталдаг. 2012 онд цөмийн зэвсэгт 5 гүрэн байнгын 5 Монголд улс төрийн баталгаа гаргасан. Энэ бол манай олон улсын аюулгүй байдлыг баталгаажуулахад маш чухал. Тэгэхээр энэ Монгол улсын энэ туршлагыг бол
Энэ одоо парадигм гэж ярьж байгаа юм л. Монголын энэ парадигмыг бол өнөөдөр ач холбогдол улам өсөн нэмэгдэж байна гэдэг Монгол улсын ерөнхийлөгч энэ удаагийн бас уулзалтаараа тэмдэглэсэн. Тэгээ бид нар бол энэ дэлхийн нийтийн инх тайван аюулгүй байдал Монгол улс инхийг сахиулах үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож байна. Энэ инхийг сахиулах үйл ажиллагаанд ч бараг 4300 гаруй хүн амнасаа алдсныг бол Монгол улсын ерөнхийлөгч бол хэлсэн үгэнд бол онцлоо. Тийм учраас одоо бол бид нар бол юу вэ нөхлөөр ерөөсөө улс орнууд бол ширээний ард сууж яриа хэлцээ. Тэгээд ирээдүйн төлөөх үүрэг хариуцлага гүнзгий ухамсарлах. Энийгээ бол одоо Монгол улсын ерөнхийлөгч бол 2017 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий асамблеийн чуулганд оролцох үед бол бэлгэлсэн тэр ухамсар гэдэг одоо баримлалтай бол их гоё уйж үг хэлсэн байж байгаа. Тэгээ Монголын одоо юм Чингис хаан дэлхийг өөрчилсөн энэ зүйлийг сүүлийн одоо 4 жил маш идэвхтэй ярьж байгаа. Энэ бол хүн төрөлхтний үндсэнд нь бол өөрчилсөн. Дэлхийн нийтийг нэгдмэл засаг төрийн мэдлэл зангидахад ямар чухал үүрэг гүйцэтгсэн бэ гэдгийг бид нар Монголын их амар амгалан Монголын алтан гэргээ. Энэ бол чөлөө тодорхойлооны үзэл санаа энэ бүх зүйлүүдийг хэлж. Тэгээ дээр нь бол эн чинь Ромын папа Францис бол хэлсэн байж байгаа. Монгол бол шашны эрхчлөө бэлэг тэмдэг болсон орон гэж. Энийг бол одоо бид нар бас 23 он Монгол улсын ерөнхийлөгч бас үгэнд хэлжсэн. Тэгэхээр бидний энэ нэгдсэн үндэсний байгууллага дахь Монгол улсын оролцоо бол маш чухал. Энэ бол манай улсын нэр хүнд өргөн утгаар авч үзэх юм бол Монгол улсын хөгжил дэвшил олон улс Монгол улсыг зөв нүдээр харах нь Монгол улс бол итгэлтэй түнш юм байна. Монгол улстай бүх салбарт хамтан ажиллах боломжтой юм байна. Монгол улс бол инхийг эрхэмсэн улс юм байна. Нээлттэй юм байна. Аль нэг талыг дагддаг юм байна. Монгол улс олон толгууртай юм байна гэдэг. Одоо нүүбийн чуулга бол Монгол улсын олон талд хамтын ажиллагаа тэгээд хоёр талд хамтын ажиллагаанд бол их чухал одоо үүрэг гүйцэтгэлээ гэж ингэж одоо дүгнж болохоор байна. Эхний зорилго нь бол ядуурлыг 2030 он гэхэд тэг болгоно гэж байгаа шүү дээ. За энэ бол маш том зорилго болсон. Яг ингээд энэ дэлхийн нийтийг хамарсан цаг тахруулын үр дагаврыг сөрөн зогсож үр дагаврыг арилгах гад яг ингээд шин сэргэлт эхэлж байтал Орос Украины дай дараад дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал хүнсний өмсөл гараад ирсэн. Энэ Орос Украины дайн бол хөгжиж байгаа орнууд битгий хөгжингүй орнуудыг бол хөлдөж ирсэн шүү дээ. Ялангуяа Европын холбоо бол түүхэндээ байгаагүй эрчим хүчний хамгийн том сорилтууд болсон. Тийм учраас энэ том өөрөөр хэлбэл мянган хүчний сорилт асар том сорилтууд тулгарч байгаа. Тэгээд дээр нь бол сая хэлдэг уур амьсгалын өөрчлөлт, дижитал хөгжлийн асуудлууд байгаа байхгүй. Ийм учраас л энэ мянган дэд түвшний ирээдүйн энэ хувь заяаны нийт хүн төрөлхтний хувь заяаны асуудлыг дэд түвшинд хэлцэх асуудал шаардлагатай байна гэж одоо нүүбийн ерөнхий нэмж хамтны Гутерришийн санаачлагыг дэлхийн нийт дэмжиж ингээ улс орны төдсөн тэргүүнүүд бол байр суурийг илэрхийлсэн. Тэгээ энийг бол ерөнхий санаа шүүмжил дээр гол үйл санаануудаа бас давтаж хэлсэн л дээ. Нэгдсэн үндэсний байгууллагын энэ жилийн 79 дугаар чуулганы уур амьсгалаас харахад ер нь нэгдсэн үндэсний байгууллагыг шинчлэе. Ялангуяа аюулгүй зөвлөлд шинжилт хийх зайлшгүй шаардлага тулгарчээ гэдэг ийм асуудлыг ярьж ин лээ. Өөрөөр хэлбэл нүүбийн шинчлэлийг бол Монгол улс бүрэн дэмжиж байна гэж хэлсэн. Өнөөдөр бол нэгдсэн үндэсний байгууллага энэ 80 жилд бол одоо дэлхий дахин хорвоо ертөнц бол орон өөрчлөгдсөн. Тийм учраас бол ялангуяа нүүбийн аюулгүй зөвлөлийн гишүүдийг бол өргөжүүлэх шаардлага бол үнэхээр байна. Яг тэгвэл энэ дээр одоо энэ 80 жилийн түүхэнд хорвоо ертөнц, дэлхийн ертөнц асар өөрчлөгдөж байгаад яг энэ хэвээр яваад байгаа байхгүй. Тухайлбал бидний хамгийн сайн мэдж байгаагаар бол жишээ нь ингээл 2014 онд Кремийн хоогийг Орос өөртөө нэгтгэсний дараа зүүн Украин зэвсэг мөдөлтөнд гарсан. Тэгээ энэ дээр Украины талаас бол аюулгүй зөвлөлт бол зүүн Украинд бол нүүбийн инхийг сахиулах зэрэг оруулъя гэд ингээд асуудал тавьсан. Тэгэл Оросын холбооны улс бол хориг тавих эрхийг эдэлсэн. Энэ бол тэгэхээр энэ дээр бол юу байна вэ гэхээр энэ одоо жишээ нь өнгөрсөн онд бол Украиний ерөнхийлөгч бол Владимир Зеленский бол ер нь энэ аюулгүй зөвлөлийн шийдвэр гаргах механизмыг ерөнхий асамблеуу шилжүүлмээр байна гэсэн ийм санал гаргаж ирсэн л да. Гэхдээ энэ бол өөрөө их зовлонтой. Яг тэгвэл нүүбийн дүрэнд өөрчлөлт орж иж энэ асуудал шийдвэр. Тэгэхээр нүүбийн дүрэнд өөрчлөлт орно гэхэлэр нөгөө 5 орн чинь хориг нь хэвээр яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоогийн гол
дэмжлэг авч байгаа зүйл бол юу вэ гэхээр аюулгүй зөвлөлийг хөгжиж байгаа орны гишүүдээр өргөжүүлэх асуудал байна. Сая Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Лавров бас хэлсэн үгэнд хэлсэн. Бид бол аюулгүй зөвлөлийг хөгжиж байгаа орны төлөөллөөр өргөжүүлэхийг дэмжиж байна. Харин хөгжингүй орнуудаар өргөжүүлэхийг бол бид нар бол эсрэг байгаа. Тэгэхээр энэ бол юу гэж юм гэхээр аюулгүй зөвлөлийг бол Япон оролцох боломж байхгүй гэсэн үг. Гэтэл нүүбийн чи яг энэ санхүүжилтийн чинь бол 25%-ийг Америкийн нэгдсэн улс гаргаад 15 орчим маань Япон гаргаж байгаа байхгүй. Оросын бол хятад Орос хоёр ч юм бол хамгийн бага санхүүжилтийн нийт. Орос бол бараг 2.5%. Тэгэхээр яг уу энэ дээр бол нөгөө твийн төлөөлүүд гэдгээр Оросын холбооны улс бас дэмжиж байгаа нь бол Индийг, Бразил, Латин Америкээс Бразилийг, Индигээс бол юу Азиас бол Индиг, Африк твээс бол энэ Африк твийн улс орнд хоорондоо барьцаад байгаа. Энэ бол хамгийн их хүн амтай улс нь бол яг уу Нигерия байна л да. 200 бараг 20 сая хүн амтай. Египт бас их сонирхолтой байдаг. Өмнөд Африкийн Үдэн бас их сонирхолтой байдаг. Тэгэхээр эдгээр нэгдэх юм бол Африкийн төлөөллийг нүүбийн аюулгүй зөвлөлт төлөөлөлтөй байх. Энийг бол яг их гүрнүүд хөгжиж байгаа орнуудын хувьд бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ дээр шийдэл гаргахад бол бас л урт хугацаа. Одоо энэ Кофи Аннанаас хойш энэ ч одоо баг шинжлэлийг ярьж байгаа нь бол одоо ингээ баг 25 жил болчиход байгаа. Энэ дээр бол энэ удаа бол энэ нэгдсэн үндэсний байгууллагын шинжлэлийн үйл явцыг бол Монгол улс бол одоо бүрэн дэмжиж ийн гэдэг бол манай ерөнхийлөгч хэлсэн. Тэгэхээр энэ бол ийм тодорхой сорилтууд бол байдаг. Нүүбийн аюулгүй зөвлөлийг эхний ээлжинд бол хөгжиж байгаа орнуудын төлөөллөөр нэмэгдүүлэх боломж байна. Тэгэхээр Бразилийг оруулах асуудал ярихлаар бол бас одоо БРИКС-ийн талын орн тий Оросын талыг бас дэмждэг гэсэн юм шүүмжлүүд бол бас гарч ирээд байна л дээ. Ямар ч байсан Латин Америкийн төлөөлөл байх ёстой. Африкийн төлөөлөл байх ёстой. Азаас нэмэгдүүлэх. Азаас бол энтэг дээр бол харин үндсэндээ бас улс орнуудын санал бол их дэмжлэгтэй байна. Гэхдээ Хятад улс бол их боломжтой юм. Нүүбийн шинжилэл дээр дандаа өөрсдийн шинжилгээний үүднээс одоо хандж байгаа юмнууд байж байгаа. За Монгол улсын хувьд бол одоо ямар ч юм юу байхгүй. Бид бол аль болохоор шийдвэр гаргах механизмыг нээлттэй, ил тод тэгээд дэлхийн инг тайван аюулгүй байдлыг урагшлуулах зөвхөн бол манай одоо бодлого бол нээлттэй байж байгаа юм л да. Энийг бол Монгол улсын ерөнхийлөгч хэлс үгэндээ хэлсэн л дээ. За нэгдсэн үндэсний байгууллагын чуулган ялангуяа энэ ерөнхий санал шүүмжлэлийн үеэр бол Монгол улсын одоо ерөнхийлөгч хоёр талт уулзалтууд хийдэг. Энэ талбар бол өөрөө бас тэнд заавал очиж айлчлахгүйгээр, заавал айлчлуулахгүйгээр уулзалтуудаа ингээд хийгээ явдаг аятаахан ийм талбар байдаг шүү дээ, тий. За энэ жил нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргатаа дахиж уулзлаа. Испанийн ерөнхий сайдтай, Японы ерөнхий сайдтай, за Бутаны бас ерөнхий сайд байсан тийм ээ. Ингээд хоёр талт нэлээд чухал уулзалтуудыг хийлээ. Эдгээрээс Испани, Япон дээр ер нь харилцаа хамтын ажиллагааны ямар чухал асуудлуудыг хөндөж ярив. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагыг бол бид нар түрүү олон талт хамтын ажиллагааны хамгийн том энэ дэр гэсэн. Энэ дээр чинь бол өөрөөр хэлбэл маш олон уулзалт явагдаж байгаа. Энэ бол асар хэмжээний хөрөнгө мөнгө хэмнэсэн, цаг хугацаа хэмнэсэн ийм одоо том сайхан боломж. Тэгэхээр энэ хүрээндээ бол Монгол улс төрийн тэргүүн хоёр талт уулзалтууд хийсэн. Тэгэхээр энэ уулзалтыг бол үндсэндээ багцлах юм бол Монгол улс бол 3 дахь үеийн бодлого хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл Япон, Европын холбооны гишүүн орон, Испани, Латви ерөнхийлөгчтэй уулзсан. Энэ бол Монгол улс бол энэ том одоо сайхан боломжийг ашиглан 3 дахь үеийн бодлогоо бол хэрэгжүүлсэн гэдэг энэ үднэс нь бол хандах хэрэгтэй. Нөгөө нэг зүйл бол бид нар бол яг Бутан, энэ Бутан бол одоо хоёр том гүрний дунд оршдог. Энтэг хятад гэдэг. Энэ газар зүйн барилчлууд бол бас Монголтой төстэй. Гэхдээ одоо Монгол бас энэ угсаатны одоо бас соёлын хэлхээ холбоотой ажил шашин шүтлэгтэй. Ийм учраас бол бид нар энэ сая өнгөрсөн наадмаар хаан ирээд маш өндөр хэмжээнд одоо бид нар хүлээж авч улсан Бутаны тал бол маш их одоо сэтгэл хангалуун. Ингээд одоо засгийн газрын түвшинд ялангуяа одоо энэ байгаль орчин энэ хөдөө аж ахуйн чиглэлийн хамтын ажиллагаа улам гүнзгийрүүлэх юм байр суурь илэрхийлсэн. За нөгөө нэг зүйл бол бид нар энэ хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд бол
олон улсын улаан залмын нийгэмлэг ерөнхийлөгчд болсон. За энэ бол ямар учиртай байна вэ гэхээр ерөөсөө өнөөдөр дэлхийн дулаарл цагуурийн өөрчлөлт явагдаж байна. Энэ дээр асар том байгалийн гамшиг нэрвэгдэж байна. Энэ үүднээсээ бол бид нар бол олон улсын улаан залмын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явдал хамгийн чухал. Өнөөдөр бол энэ байгалийн гамшиг бол хэдэн зуун тэрбумаар яригдчихэж байна. Тэгэхээр энэ дээр Монгол улс бол идэвхтэй оролцох түүгээр барахгүй олон улсын улаан залмын нийгэмлэгийн хүмүүнлэгийн тусламжийн гол транзит бараа бүтээгдэхүүнийг хүргэх Монгол улс бол ийм боломжтой гэж. Хамтын ажиллагааны бас нэг чухал уулзалт нь бол мэдээж нэгдсэн үндэсний байгууллага хөгжлийн хөтөлбөр байсан тийм. Хөгжлийн хөтөлбөр. Тэгэхээр энэ бол яг бид нар бол 3 дахь шиг бодлогоо хэрэгжүүлж байна. За энэ уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд бид энэ хүмүүнлэгийн тусламжийг яаж хурдан шуурхаа хүргэх энд Монгол улс өөрийнхөө оролцоог яах юм. Нөгөөх нь нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улс хөгжил дэвшлээ яаж урагшлуулах вэ гэдэг. Ийм л гол. Ялангуяа тэр нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн ерөнхий захирал бол Монгол улсын ерөнхийлөгчд өөрөө их дотн харилцаатай. Энэ дээр бол энэ хоёр талын уулзалт хийж байгаа нь бол манайх бол нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн өргөрөнд бол бид нар бол маш том өдөөгийн тэгээд энэ хүүсийн тэгш байдал за эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих гэдэг энэ олон зүйлүүд чинь бол энэтэй шууд холбогдож байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ үднээсээ бол юу байна вэ гэхээр бид нар Европын холбоо бол Монгол улсын 3 дахь хөрш гэж манай гадаад бодлого үзэл баримталтай тэмдэглэсэн. Тэгэхээр энэ хүрээндээ бол бид нар бол Европын холбооны гишүүн Испаний ерөнхий сайд за тэгээ Латвийн ерөнхийлөгч уулзлаа шүү дээ. Тэгээ энэ бол хоёр талын хамтын ажиллагааг Европын холбооны хүрээнд хөгжүүлэх хамтын ажиллагааг өшөө урагшлуулах ямар гарц боломж шийдлүүд байна гэдгийг ингэж гаргаж ирж байгаа юм л да. Испаний талаас ер нь манай тал бол ямар ч гэсэн энэ дээр бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Испанитай их ойр ажилламаар байна гэсэн байна. Испаний талаас тэгвэл манад ямар салбарт хамтарч ажиллая гэдэг ийм тодорхой салбаруудыг ярьсан зүйл байна. Ер нь бол Европын холбоо за тэгээд Испанитай бол бид нар хамтын ажиллагаагаа бол хөдөөж ухаан салбар. За тэгээд сэргээгт хэрчим хүч. Тэ өнөөдөр бол энэ дэлхийн ирээдүйн энэ гэрэн дээр чинь нэг чухал зүйл байгаа. Энэ бол юу вэ гэхээр энэ уур амьсгалын өөрчлөлтөнд сөрөн төсвөл эдийн засгийг хөгжүүлнэ гэж байна. Эцэлэнс гэж хэлээд байгаа юм. Сөрөн зогсох сөрөн төсвөл ийм эдийн засгийн зогслох гол асуудал чинь бол бид энэ ногоон хөгжлийн асуудал. Энэ ногоон хөгжлийн асуудал дээр бол бид нар энэ цөлжилтөө тэмцэх сэргээгт хэрчим хүчний асуудал. Тэр бомбод бол бид нар жил болгон энэ нүүбийн эндэр дээр ярьдаг. Энэ бол Монголын үндэсний хөдөлгөөнөөс халин гараад бүс нутаг ингээд дэлхийн нийтийн болоод ирлээ шүү дээ. Монгол улс бол ерөнхийлөгч 21 онд яг энэ ковидын халдварт нүүбийн чуулганд оролцож Монгол улс бол тэр бомбод хөдөлгөөнийг бол зарласан 2030 он гэхэд. Тэгээ энэний дараа бол маш олон орн энэний дараа ингээд хөдөлгөөнүүд гаргаад ирсэн. Бутан бол жишээ нь 200 сая жимсний мод, Францын ерөнхийлөгч бол 2 тэрбум мод. Ингээ аюу том юм үлгэр болоод ирж байгаа байхгүй. Тэгээд бид нар бол энэ Европын холбоотой бол энэ хөдөө аж ахуйн салбар тэгээд сэргээгт хэрчим хүчний салбар ийм салбаруудын хамтын ажиллагааг боломжтой. Японы ерөнхий сайдтай хийсэн уулзалтаар хоёр чухал асуудлыг ярилцсан байна лээ тийм ээ. Японы ерөнхий сайдын ажлын албаны мэдээллийг харахад бол Японы талаас Монгол улсад батлан хамгаалах салбарт техник технологийн ийм дэмжлэг үзүүлэхээр өмнө нь болсон зарлж исэн тэрийгээ сая нотлонлээ. Удахгүй ингээд гэрээг нь өчөж гэрээ байгуулах. Тий, яарвчилж байгуулъя гэж. Хоёрдугаарт Японы менежмент хөрөнгө оруулалтаар манайх олон улсын нэг сонгосны буудлал шинээр байгуулсан. Энэ нэг сонгосны буудлыг цаг үе нөхцөл байдлаа дагаад тийм ээ аялал жуулчлалын энэ ачааллаа дагаад манайх бас өргөтгий өргөжүүлье гэдэг ийм асуудал бол чухалаар тавигдсан байгаа. Энэ дээр ямар ч байсан Японы талаас бол өргөтгөх тал дээр бол өргөтгийо гэдэг дээр бол зөвшөөрсөн байна гэж харсан. Энэ талаар илүү тодорхой ямар зүйлүүдийг ярив. Японы ерөнхий сайд Кишидо Фумио бол 8 сард бол Монгол улсад аль биесний айлчлал хийх байсан. Яг энэ үедээ давхцаад Японд бол маш том газар хөдлөл, цуврал газар хөдлөл, цунами гарлаа шүү дээ. Энэ байдлыг бол аль биесээр бол энэ айлчлалыг бол цуцлагдж байгаа бол Японы тал бол
мэдэгдсэн. Тэгэхээр бол энэ удаагийн одоо хоёр талын айлчлал бол маш чухал байлаа. Хоёр талын уулзалтаар бол Японы талын мэдээлэлээр бол ер нь бол хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны одоогийн яригдж байгаа энэ гэрээгээ бол бид хурдан шуурхай одоо дуусгах. За энэ дээр бол хоёр тал санал нэгдлээ. За хоёр талын ер нь бол Монгол Японы энэ одоо инх тайван сэтгэлэн хөгжилтийн төлөөх одоо тусгай стратегийн түншлэл гэж 22 онд байгуулсан. Энэ түншлийн чинь одоо гол бэлэгдэл бол үндсэндээ бол Чингис хаан олон улсын хөшгийн өндөдөх Чингис хаан олон улсын сонгоцны бол энэ бол Японы одоо хөнгөлөлтөө зээлээр одоо баригдсан. Одоо бол энэ чинь менежментийн Японы тал эргэж үрж байна. Тэр энэний өргөтгөлийн асуудал байж байгаа. Энэний өргөтгөл дээр бол Японоос бол бид нар бол хамтын ажиллагаагаа хөгжүүлэх. Энэ дээр бол үндсэндээ бол Японы тал бол энэ чиглэлд бол хамтын ажиллагаа хөгжүүлэх бүрэн боломж байна гэдэг бол хэлсэн л дээ. Ер нь бол энэ хоёр юун дээр бол үндсэндээ одоо гол санаанууд бол үндсэндээ төвлөрсөн гэж ингэж одоо үзэж болж байгаа юм. Гадаад харилцааны сайд бас хоёр талт уулзалтууд хийсэн байсан шүү дээ. Чехийн Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайдуудтай. За эндээс Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайдтай хийсэн уулзалтаар энэ хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлцээр байгуулах яриа хэлцээ явж байгаа. Энэ яриа хэлцээг эрчимжүүлэе гэдэг асуудлыг ярьсан юм байна, тийм ээ? За Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдтай бол хоёр талын уулзалт хийлээ. За энэ хоёр талын эдийн засгийн ерөнхий хэлцээр гэж энэ бол чөлөөт худалдааны хэлцээрийг агуулгатай. Ийм одоо гэрээний судалгааны ажлын хэсгийг бол 2023 онд сэргээсэн. Одоо энэ хамтын ажиллагааны энэ судалгаа бол их эерэг үр дүн гараад байгаа. Одоо энэ бол үндсэндээ хэрвээ байгуулагдвал Японы дараа бид нар бол энэ эдийн засгийн ерөнхий хэлцээр байгуулах ийм хоёр дахь улс нь бол Үдэмт Солонгос улс болж байгаа юм л да. Ерөнхийдөө бол яг одоо жишээ нь Японтой байгуулсан эдийн засгийн ерөнхий хэлцээр дээр бид нар бол экспортоо бол мэдээж Японд бол нэмэгдүүлэх хязгаарлагдсан шүү дээ. Японы импорт бол бидэрт бол чөлөөт орж ирж байгаа. Гэхдээ энэ эдийн засгийн ерөнхий хэлцээрийг байгуулахыг шаардлагыг дагаад манай стандарт норм маш өндөр хэмжээнд болж ирж байгаа. Энэ бол өөр их чухал гэж холбогдолтой. Тэгэхээр бид нар бол энэ тодорхой салбаруудынхаа юуг бол энэ эдийн засгийн ерөнхий хэлцээрийн судалгааны энэ үр дүнг бол одоо удахгүй гарах. Энэ бол миний ойлгож байгаагаар бол энэ их эерэг гарах юм төлөвтэй. Тэгэхээр энэ бол нэлээд жоохон явц удаашрсан. Энийг бол эрчимжүүлээ гэсэн ийм л одоо үр дүн гаргаж байна. Өмнөд Солонгос, Монгол хоёр бол Аз Номхон худалдааны хэлцээрт гишүүн орнууд 7 орн байдаг. Тэгээ Монгол улс бол 22 онд энэ 21 онд хэлцээд 22 оны 1 сарын 1-ээс энэ Аз Номхон худалдааны хэлцээр чинь хүчин төгөлдөр болоод эхэлсэн. Тэгэхээр бид нар бол бас Солонгос Монгол хоёр бол энэ хэд 6-7 орн л байгаа л да. Тэгэхээр энэ дотроо бол Монгол Солонгос хоёр бол тарифын маш хөнгөлөлтөй худалдаа хийгдэж байгаа. Тэгэхээр энийгээ бол бид нар тодорхой нэр төрлийн бараанууд дээр эдийн засгийн ерөнхий хэлцээр дээр тусгаад өгөх юм бол одоо энэ бол их үр дүнтэй. Энэ бол ерөнхийдөө хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны маш том одоо бэлэг тэмдэглэл болох юм учиртай. Энэ хэлцээр дээр Өмнөд Солонгосын талаас одоо сонирхож байгаа онцгойлж ингэж авч үзэж байгаа эдийн засгийн ямар салбар байна? Яг уу бид бол сайн мэдж байгаа 2022 онд Бүгдэн Солонгосын гадаад иргэн сайд багчин ирээд Солонгосын засгийн газрын буцалтгуулсан хүрээнд Монголд бол газрын ховор элементийн судалгааны төв байгуулах гэсэн. Энэ судалгааны төв бол сая өнгөрсөн оны 11 сард уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төвд нээлт хийсэн. Энэ арга хэмжээнд Бүгдэн Солонгос улсын худалдаа аж үйлдвэрийн дэд сайд бол оролцсон. Тэгэхээр энэ чиглэлд бол өнөөдөр бас дэлхийн энэ хагас дамжуулагчийн үйлдвэрлэлэр чинь бол Тайван, Samsung, Өмнөд Солонгос хоёр л одоо тэргүүлж байна л да. За дээр нь бол энэ дижитал технологийн ч одоо гол түүхийд бол үндсэндээ энэ газрын ховор элемент гэдэг. Тэгэхээр энэ чиглэлд бол одоо энэ судалгааны төв бол их чухал. Тэгээ сая бол одоо энэ мэрэгчлэнүүд бол бас ярьж байна. Өөрөөр хэлбэл энэ уул уурхайн салбар, хайгуул шинжилгээний салбарт бол одоо нөгөө
нодлон болсон Mining Week олон улсын хурал дээр нөгөө Роберт Фрилинд ч их гоё илтгэл тавьсан шүү дээ. Бараг 20 минут илтгэл тавьсан. Тэр илтгэл дээр бол одоо энэ уул уурхайн хайгуулын ажлын технологи бол цоо шиг шатнд гарсан байна. Өөрөөр хэлбэл одоо хөрөнгө хайгуул чинь хамгийн өндөр зардалтай байсан бол одоо энэ баг 3-4 дахин хямдарсан. Энэ бол дижитал технологи гэж. Тэгэхээр бид нар бол Японы өмнөд Солонгосын тэргүүний технологиор одоогийн энэ уул уурхайн салбарт энэ хайгуул шинжилгээний ажлыг эрчимжүүлэх шаардлага байна л да. Яг бол одоо бол энэ уул уурхайн салбар чинь нөгөө хайгуулын лиценз чинь зогссон байгаа юм. Тийм учраас газрын тос, уран, газрын ховор элементийн хайгуул бүгд зогссон. Роберт Фринлендийн хэлснээр бол энэ говийн аймагуд чинь оюу толгойд тэнцэх хахад 2-3 орд байна гэж байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол маш их том байгалийн энэ нөөцөө маш их технологи энэ 3 дахь шинэ технологиор дамжуулаад хурдан шуурхаа эргэлтэнд оруулах шаардлага бол байна л гэж ингэж харж байгаа. Тийм учраас бол энэ дээр бол Өмнөд Солонгос бол ихээхэн ач холбогдол өгч байгаа. Энэ төв бол одоо үйл ажиллагаагаа эхэлсэн л дээ. Ерөнхийлөгчийн төлөөлөгчдийн ажлын хэсэгт багтсан одоо судлаачийн хуваар ингээ харахад дүгнэхэд ер нь нэгдсэн үндэсний байгууллага маань ер нь хаашаа явж байна. Өнөөгийн орчин нөхцөлийг ямар нүдээр хараад, ямар зорилго тавиад, ямар уур амьсгалтай байна вэ гэж одоо дүгнээд хэлэх нь бас зүг баг гэж бодож байна. Тэгэхээр үндсэндээ бол нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгэнд Антони Гутерриш бол ирээдүйн энэ хүн төрөлхтний хувь заяанд бол маш чухал ач холбогдол өгч дээд түвшний уулзалтыг зохион байгуулсан. За энэ бол өөрөөр хэлбэл одоогийн нөөбийн хөгжлийн түүхэнд одоо шинэ хуудсыг нээлээ. Энийн дээр улс орнууд хамтын хүчин чармайлт гаргах шаардлагатай байна гэдэг. Тэгээ энэний гол том сорилтуудаа хэллээ. Нэгдүгээрт мянганы хөгжлийн сорилтыг идэвхжүүлэх шаардлагатай. Улс орнд оролцоог нэмэгдүүлэх. Хоёрдугаарт бол уур амьсгалын өөрчлөлтийг улс орны их гүрнүүд ялангуяа их гүрнүүд идэвхтэй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Тэгээд дижитал технологийн асуудлыг хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тэгээд энэ бүх зүйл бол хойч ирээдүйн үеийнхний өмнө бидний өөр хариуцж үүрэх юм а гэж. Энэ хүрээндээ бол одоо Монгол улс бол яг энэ чиглэлээр л бид нар байр суурь илэрхийллээ. Тэртээ 63 жилийн өмнө 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол улс нөөбийн бүр эрхт 101 гишүүн болж исэн ийм түүхэн үйл явдал тийм ээ. За тэгэхээр Монгол улсын хувьд бол ихийг ирмэлсэн олон тулгуурт нээлттэй ийм гадаад бодлоготой гэдгээ жил бүр нүүбийн тавцсан дээр олон талтын талбар дээр одоо энэ бодлогоо тууштай баримталж байгаа, жанжин шугамаа барьж байгаа гэдэг энийгээ бол одоо олон улсад ингэж таниулж ирлээ. Энэ жилийн чуулганд оролцсон ерөнхийлөгч болоод Монгол улсын гадаад харилцааны сайд тийм ээ. Монгол улсын хувьд бол ингээд бодлогоо бас дахиж баттгаад илүү өргөжүүлээд олон одоо улсад энхийг одоо эрхэмлэе, энх тайвнаар зэрэгцэн оршоо гэдэг энэ сайхан уриалгыг бол одоо тавьсан байна гэж одоо таны ярианаас ойлголоо. Ингээд Алтан аргамч нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг өндөрлж байна. Бидний урилгыг хүлээж авч оролцсон шинжлэх ухааны доктор профессор Уланбаяр танд баярлалаа. Үзэгчдээ Алтан аргамч нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар бид Монгол улс болоод Монгол улсын олон талт хамтын ажиллагаа гэсэн сэдвийн хүрээнд за Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс өхийн нэгдсэн үндэсний байгууллагын 79-р чуулганд оролцсон мөн дэлхийн ирээдүйн асуудал арах дээд түвшний уулзалтанд оролцсон. За энэ нүүбийн чуулганы хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч болоод гадаад харилцааны сайдын бас хоёр талт уулзалтуудын талаарх мэдээллийг өнөөдрийн Алтан аргамч нэвтрүүлгээрээ хүргэлээ. Бидний нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа.